За бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За бид нар өдөр бүр Библийг уншдаг туршилтаа болохын тулд хамтдаа хичээж байна. За өнөөдөр бол 1 сарын 3-ны өдөр. Эхлэл номны 7, 8, 9, 10 дугаар бүлгийг хамт уншихад бэлэн болсон байна. За 7 дугаар бүлгийг хамт уншийе. Улмаар мөнхийн эзэн Ноахад хэлэхдээ за одоо чи гэр бүлийнхнээ аваад усан онгоцонд орсгой. Энэ үеийн хүмүүсийн дотроос зөвхөн чи л миний хувьд үнэн ч шударга амьдралтай хүн болохыг би харсан. Онгоцонд орохдоо чи цээргүй амьтдаас тус бүр 7 хосыг иримээр нь, цээртэй амьтдаас 1 хосыг иримээр нь аваад оруулсгой. Мөн жигүүртэн шуудаас энэ дэлхийд амьд үлдээхийн тулд тус бүр 7 хосыг иримээр нь авч оруулах хэрэгтэй. Учир нь 7 хоногийн дараа би энэ дэлхийд 40 өдөр 40 шөнийн турш үер бороо үргэлжлүүлэн цотгуулна. Тиймээс би өөрийн бүтээсэн амьтаа биетэй бүхнийг газрын хөрснөөс арчин хаях болно гэв. Мөнхийн эзний тушаасан бүхнийг Ноах ёсоор нь болгожээ. Усан галав юулж эхэлсэн тэр үед Ноах 600 настай байлаа. Үерийн их уснаас зугтахын тулд Ноахын эхнэр болон тэдний хүүгүүд бүгд эхнэрүүдийнхээ хамт онгоцонд оржээ. Мөн цээртэй цээргүй амьтдаас жигүүртэн шуудаас болон хэвлэр явагчдаас хосоор нь иримээр нь аваад Ноах өөртөөгөө хамт мөнхийн эзний тушаасан ёсоор онгоцонд оруулав. Түүнээс хойш 7 хоногийн дараа газар дэлхийг үерийн ус нөмөрч эхэллээ. Ноахыг 600 нас хүрсэн тэр жилийн 2 дугаар сарын 17-нд газрын гүнээс асар их ус ундран гарч басхүү тэнгэр задран ширүүн бороо зутгажээ. Тэр их усан бороо газар дэлхий дээр 40 өдөр 40 шөнийн турш зутгав. Бороо орж эхэлсэн яг тэр өдөр Ноах болон түүний эхнэр 3 хүү Шем, Хам, Эфет болон тэдний 3 эхнэр бүгд онгоцонд орсон байна. Мөн төрөл бүрийн араатан амьтад, мал сүрэг, хэвлэр явагчид, жигүүртэн шуудыг онгоцонд оруулжээ. Амьтаа биетэй амьсгалдаг бүхэн хосоороо Ноахын хамт ийхүү онгоцонд оров. Тийхүү Ноах ертөнцийн эзний хэлсэн ёсоор төрөл бүрийн амьтдыг иримээр нь хосоор нь онгоцонд оруулсны дараа мөнхийн эзэн онгоцны хаалгыг хаажээ. Энэ дэлхийд 40 хоногийн турш усны үер бууж, усны түвшин улам нэмэгцээр онгоцыг өргөн, газрын хөрснөөс улам дээш нь өргөлөө. Үерийн ус улам их болоход онгоц хандсан зүгтээ хөвж эхлэв. Газар дэлхий дээр үерийн ус асар хүчтэй нэмэгцээр огторгуйд тулам өндөр улсын оргилууд бүгд далдоржээ. Үерийн их ус өндөр улсын оргилоос дээш 15 кубит төвшөнд хүрсэн байна. Энэ дэлхийд амьдарч байсан амьтаа бүхэн буюу жигүүртэн шууд, мал сүрэг, зэрлэг амьтад, хэвлэр явагчид бүгд хүн төрлөختний хамт усанд живцгээв. Ийхүү хуурай газарт амьдарч байсан амьтаа биетэй болон амьсгалдаг гэх юмнаас юу ч үлдсэнгүй. Мөнхийн эзэн газар дэлхий дээр байсан амьд юм бүхнийг арчин хайсан ажээ. Үүнд хүн амьтад, хэвлэр явагчид, жигүүртэн шууд бүгд газрын хөрснөөс бүр мөсөн арчуулсан болно. Зөвхөн Ноах болон түүний хамт онгоцонд байсан хэдэн хүн амьтан, жигүүртэн шууд л амьд үлдэв. Газар дэлхий 150 хоногийн турш үерийн их усан давтсан хэвээр байлаа. За 8 дугаар бүлгийг үргэлжлүүлэн хамт уншийе. Харин тэр үед ертөнцийн эзэн Ноах болон түүний хамт онгоцонд буй бүх хүн амьтдыг бодоод салхи үлээлгэхэд нь үерийн ус татарч эхлэв. Улмаар газрын гүнээс ундран гарах ус зогсон, тэнгэр задарч бороо цутгахаач болоод
газрын гүний ус доошилж эхэллээ. 150 хоногийн дараа үерийн ус аажмаар татарчээ. Ингээд 7 дугаар сарын 17-нд усан онгоц Арарат уулын нэгэн нуруунд газардав. Үерийн ус улам доошилсоор 10 дугаар сарын 1-нд уулсын зарим орой уснаас цухан харагдаж эхэллээ. Түүнээс хойш 40 хоногийн дараа Нуах өөрийнхөө хийсэн усан онгоцны цонхыг онгойлгоод нэгэн хон хэрээг тавьж нисгэв. Ус татартал тэр хэрээ ийш тийш нисч байсан боловч эргэж ирсэнгүй. Улмаар үерийн ус хэр зэрэг татарсныг Нуах мэдхийн тулд онгоцноос тагтаа гарган тавьжээ. Тагтаа буух газар ололгүй онгоцонд буцаж ирсэн учраас Нуах цонхоор гараа сунган түүнийг буцааж оруулав. Тэр үед газар дэлхий нэлдээ усаар хучигдсан хэвээр байлаа. Нуах дахин 7 хоног хүлээгээд нөгөө тагтааг онгоцноос гаргаж тавив. Тэр үдшин тагтаа онгоцонд буцаж ирэхдээ чидүүн модны шинэхэн навч хошуундаа зуусан байлаа. Ийхүү үерийн ус татарсныг Нуах мэджээ. Улмаар Нуах дахин 7 хоног хүлээгээд өнөөх тагтааг буцааж тавив. Энэ удаа тагтаа эргэж ирсэнгүй. Тэр жилийн 1-р сарын 1-нд буюу Нуахыг 601 настай болох үед үерийн их ус ийхүү бүр мөсөн ширгсэн болно. Нуах онгоцны дээврийг сөхөн газар дэлхийг хараад хуурайшиж байгааг нь ажиглав. 2 дугаар сарын 27 гэхэд газрын хөрс бүр мөсөн хуурайшлаа. Тэр үед ертөнцийн эзэн Нуахад хэлэхдээ "За чи одоо эхнэр хүүгүүд болон тэднийхээ гэр бүлийг аваад онгоцноос гарч болно. Гарахдаа бас өөртөөгөө байгаа амьтаа бүхэн жигүүртэн шууд, араатан амьтад, хэвлэр явагчдыг гаргаж тавьсгав. Ийхүү тэд энэ дэлхийд үе олноороо өсч үржин газар сайгүй амьдрах болтугай" гэв. Ингээд Нуах болон түүний эхнэр, хөвгүүд, тэдний эхнэрүүд бүгд онгоцноос гарч басгүй бүх төрлийн араатан амьтад, хэвлэр явагчд, жигүүртэн шууд, энэ дэлхийд амьдардаг амьтад ч төрөл төрлөөрөө усан онгоцноос гарчээ. Улмаар Нуах мөнхийн эзэнд зориулан чулуугаар өргөлийн ширээ засч, төрөл бүрийн цээргүй амьтад болон шувуудаас нэг нэгийг шилэн авч алаад нөгөө ширээн дээр өргөл болгон бүтнээр нь шатаалаа. Уур хилэнгэн тайвшруулсан шарсан махны тааламжтай үнэрийг мөнхийн эзэн үнэртээд үүнээс хойш би газар дэлхийг хүнээс болоод хараахгүй. Учир нь гэвэл нялх балчраас авахуулаад хүний зүрх сэтгэлээс гардаг бүхэн ёрын муу ажээ. Дахин би хизээж амьд амьдтыг ийм аргаар устгахгүй. Харин энэ дэлхий сүнэн сүнтлөө, үр тарих болон ургац хураах 2 улиралтай, өвлийн хүйтэн болон зуны халуун улиралтай, өдөр болон шөнөтэйгөө хамт оршин байх болтугай гэж хэллээ. За 9-р бүлгийг үргэлжлүүлээд уншийе. ертөнцийн эзэн Нуах болон түүний хүүгүүдийг ерөөхтөө үр удам аривантай өнөр өтгөн болоод энэ дэлхийг хүнээр дүүргэсгүй. Энэ дэлхийн араатан амьтад, жигүүртэн шууд, хэвлэр явагчд болон далайн загас жараахай та нараас айн хулжиж байх болтугай. Тэр бүхнийг би та нарын гарт өглөө. Амьд амьтан бүхэн та нарын хоол болог. Урд нь би ногоон ургамлыг та нарт хоол болгон өгч байсныхаа адилаар одоо бас амьд амьтдыг хоол болгон өгч байна. Харин та нар амьтны махыг цустай нь идэж үл болно. Аливаа амьтны амин цусандаа байдаг. Та нарын цусыг урсгасан бүхэнтэй би тооцоо хийхийг шаардна. Хүний цусыг урсгасан араатан амьтан болон хүн бүхэндээ би тооцоо хийхийг шаардна. Хэрвээ хэн нэгэн хүн нөгөөгөө алвал амийг нь амиараа төлөхийг би тэр хүнээс шаардна. Хүний цус урсгасан бүхний цусыг өөр хүний гараар бас урсгах ёстой. Учир нь ертөнцийн эзэн хүнийг өөртөөгөө адил төстөө бүтээсэн юм.
За ингээд өсч үржин өнөр өтгөн болоод энэ дэлхийд үе олноороо амьдран суусгая гэжээ. Улмаар ертөнцийн эзэн Нуах болон түүний хүүгүүдэд хэлэхдээ харж бай. Би та нартай болон та нарын залгамж хойч үетэй одоо та нартай хамт байгаа амьд амьтад, жигүүртэн шууд, мал сүрэг, араатан амьтад, ер нь онгоцноос гарсан амьтаа биетэй бүхэнтэй гэрээ тогтоож байна. Амьтаа биетэй бүхэн дахин хизээж үерийн усанд давтан сүнэхгүй бөгөөд газар дэлхийд гамшиг хөнөөл авчран сүйтгэсэн ийм их үер дахин хизээж болохгүй гэсэн гэрээг би та нартай тогтоож байна гэв. Ингээд ертөнцийн эзэн хэлэхдээ чамтай өөртөө чинь болон чиний хамт байгаа амьтаа биетэй бүхэнтэй залгамж хойч үетэй чинь үеийн үед тогтоох тэр гэрээний минь бэлэг тэмдэг гэвэл энэ байх болно. Би Тэнгэрийн үүлэнд нуман солонго татуулна. Тэр бол хүндрэлтэнтэй тогтоосон гэрээний минь бэлэг тэмдэг юм. Би газар дэлхий дээгүүр үүлэс хуралдуулахдаа үүлэн дунд солонго харагдахад чамтай болон амьд амьтан бүхэнтэй тогтоосон тэр гэрээгээ эргэн санах болно. Тийхүү ямар ч их үерийн усанд амьтаа биетэй бүхэн тэр чигээрээ арчигдан сүнэхгүй. Тэнгэрийн үүлэнд солонго татахад би түүнийг хараад ертөнцийн эзэн болон энэ дэлхийн амьтаа биетэй бүхний хооронд тогтоосон мөнхийн тэр гэрээгээ санах болно гэв. ертөнцийн эзэн Нуахад хэлэхдээ энэ дэлхийн амьтаа биетэй бүхэнтэй тогтоосон гэрээний минь бэлэг тэмдэг бол энэ юм гэжээ. Нуахын хамт онгоцноос гарсан хүүгүүд нь Шем, Хаам, Ефет нар юм. Хаам нь Хинан гэдэг хүүтэй болжээ. Эдгээр нь Нуахын 3 хүү бөгөөд тэднээс үйдэн даян дэлхий дээр дахин хүн ам ойширсан байна. Нуах газар шороо эдлэн боловсруулдаг болжээ. Нэгэн удаа тэрвэр усан үзмийн цэцэрлэг тарж ургуулад усан үзмийн дарс ууж согтон гэртээ шалдан нүцгэн унтаж байлаа. Хинааны эцэг болох Хаам эцгийнхээ нүцгэн хэвтэж байхыг харахтаа гадаа байсан 2 ахтаа сонирхуулан хэлв. Тэгэхэд нь Шем, Ефет 2 хувцас авч мөрөн дээгүүрээ тохоод гэдрэг ухран явсаар гэрт орж нүцгэн хэвтэж буй эцгийнхээ биеийн дээр хайжээ. Тэд буруу харан гэдрэг ухарж явсан учраас эцгийнхээ нүцгэн биеийг тийхүү зориуд харалгүй өнгөрсөн байна. Дараа нь Нуахын согтуун гарч сэргэхдээ одхон хүү Хаам нь юу хийснийг мэдээд хэлсэн нь Хинааны удмыг би хараана. Ахан дүүстэй тэд боол болон нухлагдана гэв. Тэр бас цааш нь хэлэхдээ харин Шем чиний өргөмжлөн хүндэлдэг мөнхийн эзэн ертөнцийн эзнийг би магтъя. Хинааны удам Шемийн боол нь болох болтугай. Ефетийн удам угсааг ертөнцийн эзэн олшруулан Шемийн бүлд багтаасгай. Хинааны удам тэдний боол нь болох болтугай гэв. Галав юуснээс хойш Нуах 350 жил амьдарчээ. Нуах тийхүү 950 хүрээд насан эцэс болов. За өнөөдрийн хамгийн сүүлчийн бүлэг болох 10 дугаар бүлгийг үргэлжлүүлээд уншийе. Нуахын 3 хүү Шем, Хаам болон Ефетийн удам судрыг эхнээс нь тоочвол энэ болно. Үүнд үерийн дараа тэд өөр өөрсдийн хүүгүүдтэй болцгоожээ. Ефетийн хүүгүүд нь Гүмер, Магог, Маадай, Яаван, Туувал, Мишех, Терас нар болно. Гүмерийн хүүгүүд нь Ашханаз, Рифат, Тугармах нар байв. Яаваны хүүгүүд нь Илишах, Таршиш, Кипр, Родос нар байлаа. Тэдний удам угсаа нь голдуу тэнгисийн арал болон булан тохоо хаваар нүүдлэн очиж сууршаад өөрсдийн гисэн хэл яриатай болж овог аймаг үүсгэн улмаар улс үндэстэн болцгоожээ.
Хаамын хүүгүүд нь Хүүш, Египт, Ливи, Хинан нар болно. Хүүшийн хүүгүүдийг Сева, Хавилах, Сафтах, Рамах, Сафтих гэдэг байв. Рамахын 2 хүүг Шиба, Дидан гэдэг байжээ. Хүүш нь Немрод гэдэг хүүтэй болж, Немрод нь энэ дэлхийн хамгийн анхны дарангуйлан захирагч боллоо. Мөнхийн эзэн түүнийг хүчит анчин хэмээн үнэлсэн учраас түүнээс хойш мөнхийн эзний хүчит анчин Немрод шиг гэсэн өвөрмөц хэллэг ард олны дунд үүссэн ажээ. Немрод нь эхлээд Вавилон, Ирех, Ахад хэмээх 3 хотыг эзэмшиж байв. Тэдгээр нь бүгд Вавилоны хотууд юм. Тэндээсээ тэр Ассир оронд очоод Ниневех, Урухаватир, Халах хот болон Ниневех, Халах хотын хооронд орших Ресен хэмээх 4 хотыг босгожээ. Халах нь тухайн үедээ нэрд гарсан авгай их хот байлаа. Хаамын хүү Египт нь Луд, Анам, Лихав, Нафтух, Патрус, Хаслух болон Крит гэдэг хүүгүүдтэй болов. Крит нь Плишит үндэстнүүдийн өв болно. Хаамын хүү Хинан анхны хүүдээ Цидун гэдэг нэр өгчээ. Түүний бусад хүүгүүд нь Хит, Эвус, Имор, Гиргаш, Хив, Архсини, Арвад, Цимар, Хамат нар байлаа. Улмаар Хинаны удам угсаа энэ тэндгүү тархан нүүдлээ. Хинаны нутаг дэвсгэр нь Цидун хотоос эхлэн Герар хот хүрч, тэндээсээ зүүн тийш Лаш орчмын Цивүн болон Сидом, Гоморох, Аадмах хотуудыг хамарч байлаа. Эдгээр нь бүгд Хаамын удмууд бөгөөд өөр өөрсдийн овог аймаг, хэл яриа, газар нутаг бүхий улс үндэстнүүд болцгоожээ. Эфетийн ах Шем нь Эврийн өвөг болно. Шемийн хүүгүүд нь Илам, Ассир, Арпахшад, Луд, Арам нар байв. Арам нь Үүз, Хүл, Гетер, Мишех гэдэг 4 хүүтэй болжээ. Арпахшадын хүүг Шилах гэдэг байлаа. Шилахын хүүг Эвер гэдэг байв. Эвер нь 2 хүүтэй болоод нэгийг нь Пелег хэмээн нэрлэжээ. Учир нь тэр үед улс үндэстнүүд хоорондоо хуваагдан салцгааж байсан юм. Энэ нь салах гэсэн утгатай үг ажээ. Түүний дүүг Юхтан гэдэг байв. Юхтны хүүгүүд нь Аал, Мудад, Шилев, Хацар, Мабит, Ярах, Хадурам, Узал, Техлах, Убал, Аби, Мигел, Шиба, Офир, Хавилах, Ював нар болно. Эдгээр нь бүгд Юхтаны хүүгүүд ажээ. Тэдний амьдарч буй нутаг дэвсгэр нь Миша хотоос эхлээд Дорнодын уулархаг газарт орших Сефар хотыг хамардаг байв. Шемийн хүүгүүд нь эдгээр бөгөөд тэд өөр өөрсдийн овог аймаг, хэл яриа, газар нутаг бүхий улс үндэстнүүд болцгоожээ. Нуахын хүүгүүдийн үе удмыг тоочвол энэ бөгөөд тэдгээр нь улс үндэстнүүд болцгоож усан галав юулсны дараа тэднээс ийхүү улс үндэстнүүд үүсэн улмаар даян дэлхийд тархан сууршицгаасан байна. За ийхүү 1-р сарын 3-ны унших ёстой 7, 8, 9, 10 дугаар бүлгийг хамтдаа уншаад тусгалаа.